дөрвөн луг 8 логос хүргэх хязгааргүй нөөц баялаг. Сун ядсын удирдагчийн захиас цэнхэр мөрөөдөл. Энэ бол мянган хүний анхаарлыг татсан өндөр хөгжил бүхий дэлхийн бомб юм. Энэ бол далайн эрэгт байгуулагдсан бомбд түшиглэн хөгжиж буй үйлдвэрлэлийн шинэ хот юм. Энэ бол нам төрийн удирдагч 70 гаруй хүн ач холбогдол өгч өөрийн биеэр зочлон ирсэн эрдэнэ мэд газар юм. Энэ бол Бээжин, Тянжин, Хобэй интеграцийн хөгжлийн жишг бус ба замын зангидаа цэг юм. Цаовэдийн бомбд нь Бохан тэнгисийн эргийн гол хэсэгт байрлаж, урд хэсгээрээ зүүн хойд Аз руу, ард талаараа Хятадын хойд болон зүүн хойд, баруун хойд бүс нутгууд руу чиглэх ба Бээжин, Тянжин хотуудтай залгаа оршино. Тус бомбд нь Хобэй мужийн Таншан хотын далайн эргийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, мөн Таншан хотын нэг бомбд хоёр хот бодлогын голцон болж буй газар юм. Цаовэдийн бомбтод улсын хэмжээний эдийн засаг технологийн хөгжлийн бүс, Хятад, Япон, Солонгосын тойрог эдийн засгийн жишг бүс, улсын нефть, химийн үйлдвэрлэлийн бааз, чөлөөт бүсийн цогцлбор зэрэг олон чухал объектууд байрладаг бөгөөд Хятадын Хобэй мужийн чөлөөт худалдааны туршилтын бүсийн 3 том хэсгийн нэг салбар хэсэг болох хүсэлт гарган ажиллаж байна. 10 гаруй жилийн нөрийн хөдөлмөрөөр далайг хуурай газар болгон өөрчилж, мянган ажилчдын хүчээр болсон бүтээн байгуулалтын томоохон бодит ажлууд нь тус бомбыг гайхамшигт амжилтанд хүргэсэн гэж үзэж болно. Дэлхийн тавцанд өрсөлдөхөд бэлэн болсон Цаовэдийн бомбд нь удаа дараа олон улсын дотоодын анхаарлын төв зэг болж байна. Шинэрэн, шинэ эхлэлээр Ши Жинпиний шинэ үеийн Хятадын онцлогтой социализмын үсэг санааг удирдах болгож, бүтээн байгуулалтын 3 том зорилтыг хэрэгжүүлэхээр зорж байна. Эдгээр нь Бээжингийн үйлдвэрлэлийн шилжилтийг өөр дээрээ хүлээн ав, Сиуан шинэ бүсийн бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжих, нэг бомб хоёр хот бодлогыг хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэх зэрэг. Өндөр хүчин чадал бүхий далайн бомб, томоохон аж үйлдвэр, таатай нөхцөл бүхий хот зэргийг бүтээн байгуулж буй нь Цаовэдийн бомбын үсрэнгүй хөгжлийн түүхийн худалдааны шинэ эхлэлийг бичиж буй хэрэг юм. Өндөр хүчин чадал бүхий далайн бомбод дэлхийн худалдааны шилдэг бомбыг бүтээн байгуулах нь зүүн хойд Азийн бүс нутаг эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Цаовэдийн бомб нь олон онцлог давуу талтай бөгөөд тухайлбал далайн эргийн гүн хөвөлтөх хэсэгт байрладаг, жилийн туршид хөлдөхгүй, аг шавар тогтохгүй, 400 мянган тонны даалтай усан онгоцны зогсоол байгуулахад далайн ёроолыг ухах шаардлагагүй зэрэг юм. Өнөөгийн байдлаар 92 зогсоол байгуулагдан ашиглаж байгаа бөгөөд 10 мянган тонноос дээш даацтай усан онгоцны 276 зогсоол дахин байгуулах боломжтой. Дэлхийн 110 гаруй далайн бомбтой далайн тээврийн шугамар холбогддог. Бомбын бүсэд баригдсан болон баригдаж буй төмөр замын 4 шугамтай Хобэй өвөр Монгол чиглэлийн төмөр замаар Монгол Орос улсуудтай шууд холбогдно. Далай төмөр замын иж бүрэн тээврийн дэд бүтцийн систем түшиглэн 300 сая тонн нүүрс, 200 сая тонн төмөрийн хүдэр, 30 сая тонн шингэн байгалийн хээ, 50 сая тонн гам болон төмөр материал, 50 сая тонн нефть, 5 сая куб метр модны хүчин чадалтай логистик, худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн 6 том төв байгуулан хөгжүүлж байна. Улсын эрх ашгийг бэхжүүлэн түүхийн эдийн зах зээлийн үнийг тогтооход нөлөө үзүүлдэг болохоор зорж байгаа бөгөөд төмрийн хүдэр, шингэн байгалийн хийн олон улсын үнийн индексийг гаргадаг. Автомашин импортлох галын баталгаат бүс, хэл дамнсан интернет худалдаа, мах, хөлдөөсөн бүтээгдэхүүн жимс зэрэг түргэн буудах хүнс, үр тарианы зориулалттай цогц татваргүй бүсийг мөн хөгжүүлэн ажиллаж байна. Дээрх бүтээн байгуулалтуудын дунд бий болсон гадаад худалдааны тээврийн хүчин чадал нь жилд 500 сая тонн ачаа боловсруулах, 2 сая ширхэг чингэлэг боловсруулах боломжтой. Худалдааны эргэлтийн хэмжээг 180 юанд хүргэж, дэлхийн шилдэг бомб болохоор зорж, Бээжин, Тянжин, Хобэй мужийн чөлөөт бомбуудын бүлгийн томоохон гишүүний үүрэг хүлээн ажиллаж байна. Аж үйлдвэрийг өргөдгөн хөгжүүлж, орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоог байгуулах. Энэ хүрээнд Бохан тэнгисийн шинэ хэлбэрийн үйлдвэржилтийн жишг бааз бүс байгуулж байна. Цаовэдийн бомб нь өргөн уудам газар нутагтай 116 км урт үргэлжлэх гүн хөвөлтэй эргийн шугамтай 2570 км квадрат далайн талбайг харьяалахаас гадна 100 км квадрат аж үйлдвэрийн бүс байгуулах зориулалттай газартай. Мөн 15 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэлийн бааз, Азийн хамгийн том давсны химийн үйлдвэр, дэлхийн хамгийн том силикон материалын үйлдвэрлэлийн баазтай бөгөөд ус, улаан, цахилгаан, хий харилцаа холбооны иж бүрэн байгууламжийг бүрдүүлсэн. Газрын гүний дулааны эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчээр баялаг зэрэг нь аж үйлдвэрийн таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, ам материалын чанар болон далайн хиймийн үйлдвэрлэл, хоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг 3 томоохон үйлдвэрлэлийн салбарын чанар, зэрэглэлийг сайжруулж байна. Шинэ үеийн мэдээллийн технологиг нэвтрүүлэн, хиймэл оюун ухаан, шинэ төрлийн материал, шинэ төрлийн эрчим хүч болон түүгээр ажилладаг автомашин, байгаль дээлтэй дэвшилт технологи зэрэг 6 шинэ төрлийн үйлдвэрлэлийн чиглэлийг хөгжүүлэн, инновацид тулгуурласан, оновчтой бүтэцтэй, орчин үеийн ногоон аж үйлдвэр бүхий Цавфэдийн бомтыг байгуулсан.